За би хэдхэн хоногийн өмнө нэг стори оруулсан байгаа. Бидний бүтээдэг дөрвөн хэмжээст ертөнц гэдэг сэдвээр Momcast podcast-ийн дараагийнхаа дугаарыг хийх үү? Эсвэл сэтгэл гутралыг айдас түгшүүрийг анаагч ерөндөг гэдэг сэдвээр хийх үү гэд санал асуулга явуулсан. Тэгсэн чинь яг би тэр сториг оруулж дуусчаал цагаа харсан чинь цаг 4:44 болж ирсэн байхгүй юу? Би яг цэцэрлэгийн гадаа хүүхдүүдэд авчаад тэгээд нөгөө датагаараа интернет орж исэн. Тэгсэн чи яг утасны нэгдэлт цаг 4:44 нөгөө талд нь 4G гэд 4-5-аас гараад ирсэн байсан байхгүй. Тэгэд би тэгсэн чи яг нөгөө нэг баахан бөөнийхээ сториунуудын доор хамгийн дээр нэг пост гараад ирсэн байсан. Бас нэг юм 4-ийн тоотой пост заяа. Тэр постн дээр 4-ийн тооноос өөр ямар ч бичиг байхгүй. Ямар ч тайлбар байхгүй. Зүгээр нэг юм AI эрэгтэй хүний юм жинхэнэ эрэгтэй хүний биш AI бүтээсэн нэг эрэгтэй хүний зурагтаа тэгсний хажуудаа нэг юм 4-ийн тоотой. Тэгэл би юу баахан 4-ийн тоо вэ гэж бодоол тэгэл би яг тэр постыг ямар ч гарчиггүй зүгээр 4-ийн тоо юм бол гэд ингээ уншсан чинь нэг тийм нөгөө нэг screen time management-ийн тухай нэг тийм пост байсан. Би угаасаа нөгөө дэлгэцийн хэрэглээний тухай зөндөө олон хаягуудыг дагдаг учраас тийм мэдээлэл гараад ирсэн юмсан. Тэгээд би дараа нь хүүхдүүдтэйгээ цэцэрлэгээсээ гэрлүүгээ харьж явах замдаа бодоод тэгээд түрүүний миний баахан 4-ийн тоо хараад байсан чинь би яг л нөгөө 4 хэмжээс ертөнцийн тухай ярих уу юу ярих уу гэд санал асуулга оруулаад харсан чинь баахан 4-ийн тоо харагдана гэдэг чинь би 4 хэмжээс ертөнцийн тухай л ярих хэрэгтэй юм бэ штэ. Гэл бодсон чи яг би тэгэхэд нөө зам гарах гэж зогсож улаан гэрэл ногоон гэрэл асахыг хүлээгээд зогсож байсан байхгүй. Тэгсэн чи яг тэгж бодсон чинь шууд ногоон гэрэл асаал тэгсэн чи ногоон гэрэлний дээр ингээд нөгөө секунд ингээд багасаж эхэлсэн чинь шууд 44 гэдэг тооноос эхлээ секунд нь эхэлсэн байхгүй. Яг ногоон гэрэл ассан чинь ногоон гэрэлний дээр 44 гэдэг дахиад 2 ширхэг 4-ийн тоо гарч ирсэн. Маш сонирхолтой. Тэгэл би за яалтчгүй би яг энэ сэдвийн тухай ярих хэрэгтэй юм байна. Тэгээ би гэртээ хараад нөгөө Instagram-ийнхаа сториг харсан чинь сэтгэл гутрал айдас түгшүүрийг эдгэх ерөндөг гэдэг сэдв нь илүү олон санал авсан байсан байхгүй юу. Тэгээд би за хүмүүсийн илүү их санал өгсөн сэдвийг ярих уу эсвэл яг өөрийнхөө ойлгосноор 4 хэмжээс ертөнцийн тухай ярих уу гэж бодож жоод за энэ хоёрын хооронд нь холбоод хамтд нь ярьчих болох юм биш үү? Угаасаа энэ хоёр чи ерөнхийдөө бол холбоотой сэдв гэд холбож болохоор юм биш үү гэж би бодсон байхгүй. Тэгээд би яг за энэ хоёрын хамтд нь ярьчих гэж шийдээд тэгээд энэ бичлэгийнхаа тамд нэглийг бэлтжижсэн чинь ядчихт энэ маань яг энэ Momcast podcast-ийн 2 дахь сизны маань 4 дахь дугаар болж таарч байна. What a coincidence, girls. Өстө сонирн байгаад. Тэгээ би за энэ бүхнийг тэгэл хамтд нь ярих угаасаа л холбоотой сэдв юм байна гэж бодоод тэгээ ингээд сууж гинэ. За сэтгэл гутрал айдас түгшүүрийг эдгэх ерөндөгийг би юу гэж ойлгосон бэ гэхээр би нөө жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэд сэтгэл зүйн эрүүл мэндэ юу адаг одоо эдгэх тухай сургалт орж байгаа штэ. Тэгээ би өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндийг яг эдгэхэд тэгээ бүх тэр айдас түгшүүр тэр бүх сэтгэлийн шархаа эдгэхэд надад хамгийн их тус болсон зүйл юу вэ гэдгийг талаар одоо та бүхэнтэй ярих гэж байна. За өмнөх Momcast podcast-ийн маань эхний сизон дээр нэг ийм сэдв орсон байгаа. Мэдхгүй зовлон гэдэг өмнөх подкастын тийм бичлэг байгаа. Тэрний ерөөхдөө үргэлжлэл гэж ойлгож болно. Тэрэн дээр би мэдхгүй зовлонгийн тухай ярьсан бол өнөөдөр мэдхийн жаргал гэдэг зүйлийн талаар ярих гэж байна. За мэдхгүй зовлон гэдэг бичлэгийг хэрвээ үзээгүй байх юм бол нөхөж сонсоорой. Ерөнхийдөө тэрэн дээр юу ярьдаг вэ гэхээр бид нар одоо амьдрал тулгарч буй асуудал бэрхшээлүүдээ ерөнхийдөө гадны хүчин зүйлээс амьдрал хэцүү учраас эдийн засаг муу учраас одоо Монголын одоо улс төрийн байдал муу учраас гэдэг ч юм уу хүмүүсийн муухай хулгайч учраас гэдэг ч юм уу тиймэрхүү олон зүйлсээ хүмүүс бүдүүлэг учраас гэдэг ч юм уу тиймэрхүү гадны хүчин зүйлүүдэд ихэнхдээ тохох одоо юу магадлал их байдаг. Гэхдээ яг сайн бодоод үзэх юм бол бидний амьдрал тохиолдож байгаа асуудлуудын бараг л 99%, за бараг 80-90%, арайч 99 биш юм а гэхэд 80-90% нь бидний одоо дотоод хүчин зүйлээс шалтгаалдаг буюу мэдэхгүй байдалтай холбоотой үүсч идэг асуудал бэрхшээлүүд гэж байдаг ихэнх нь. Жишээлх юм бол би маш энгийн жишээр тайлбарлах юм бол би хизээш төвлөрөөр сурж байгаагүй. Би төвлөрөөр яаж гоё ая тоглохыг мэдэхгүй байх юм бол угаасаа би төвлөрөөр тоглож чадахгүй шүү дээ.
Тэ. Би жолооны курс сураагүй хинч надад жолоо ярих тухай зааж өгөөгүй байх юм бол би машин жолоодод явж чадахгүй шүү дээ. Яг тэрэн шиг би мөнгө санхүүгийн талаар тий санхүүгийн удирдлагын талаар хизээч сурж байгаагүй бол би мөнгөө яаж зөв зохистой хөрөнгө оруулж зөв зохистой удирдах зөв зохистойгоор ингэж хянан байршуулах вэ гэдгийг огт мэдгүй. Би яаж өсгөж үржүүлэх вэ гэдгийг мэдгүй байсаар би мөнгөний асуудалтай санхүүгийн асуудалтай амьдрах нь тодорхой байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь яг энэ шиг би аз жаргал гэж юу юм? Амар амгалан гэж юу юм? Хүний сэтгэлийн шарах гэж яаж үсти? Үүний хэрхэн эдгээдийн гэдгийг би хизээч судалж байгаагүй хизээч энэ тухай мэдэхгүй байх юм бол би хизээч аз жаргалтай амьдрч чадахгүй зовлон гуник гэдэг зүйл миний хувьд асуудал бэрхшээл болж хувирч байгаа хгүй. Би яг хизээч мөнгөний тухай уншиж байгаагүй, судалж байгаагүй, ямар ч мэдээлэл хайж суралцаж байгаагүй бол би мөнгө санхүүгийн асуудалтай амьдрсаар л байх болно. Тэгэхээр мэдэхгүйгээ мэдхгүй зовлон гэдэг чинь энэ ахгүй юу? Бид нар юу хүсэж чинь ямар амьдралыг одоо бүтээмээр байна. Тэр зүйлээ огт суралцаж одоо судалж байгаагүй бол тэр зүйлээ бүтээж өөрийнхөө амьдралд биелүүлж чадахгүй. Харин үүнийг хэрхэн давах уу гэхээр мэдэж те мэдхийн жаргал гэдэг зүйлийн талаар өнөөдөр би маш гоё дэлгэрэнгүй яхаа. Тэгэхээр мэдхийн жаргал гэдэг чинь юу юм бэ гэхээр бид нар хорвоо дээрх одоо яг энэ хүсэж байгаа бүтээмээр байгаа зүйлээ те биелүүлмээр байгаа хүслээ бизнес гэдэг ч юм уу те чинь би нэг гоё бизнестэй болмоор байна гэж. Эсвэл би нэг тийм албан тушаалтай болмоор байна. Би тийм машинтай болмоор байна гэдэг ч юм уу. Тэр бүх зүйлийнхээ талаар суралцаж, судлаж, мэдэх тусам бид нар илүү сайн тэр зүйлээ амархан одоо бүтээж биелүүлэх боломжтой байдаг байна. Тэгээд дээрэс нь зөвхөн үүгээрч зогсохгүйгээр одоо бид нар мэдэж тэр зүйлээ судалснараа амьдрал тохиолдож буй тэр асуудал бэрхшээлүүдэд шийдвэрлэж тэдгээр зүйлсүүдийг асуудал биш бидний давуу тал болгож чадах нь шүү дээ. Дээрэс нь үүнээс гадна энэ хэрхэн сэтгэл готрал айдас түгшүүрийг эдгэх ерөндөг болж байна вэ гэхээр бид нар альва зүйлийн талаар мэдэх тусам, судлах тусам, суралцах тусам тэр одоо зүйл маань биднэрт хорвоо ертөнц ямар үзэсгэлэнтэй гайхамшигтай амьдрал гэдэг чинь өөрөө ямар үн цэнтэй юм бэ гэдгийг бидэрт мэдрүүлж идэг байхгүй юу? Маш энгийн зүйл та зүгээр л өөрийнхөө хамгийн дуртай өргөлж бодогддог хийх дуртай зүйлийн талаар л судлахад болно. Юу ч байсан болно. Ургамалч байсан болно, амьтанч байсан болно. Одоо нийгмийн янз бүрийн асуудал уудч байсан болно. Хүний тарих сэтгэл зүй, эрүүл мэнд, тэ йог, юу ч байсан болно. Дасгал хөдөлгөөн. Хүн зүгээр л би хамгийн их дуртай бүжиг байсан ч болно шүү дээ. Тэ хамгийн дуртай зүйлийнхээ талаар суралцаж, судлаж тэр зүйлийнхээ талаар мэдлэгийг гүнзгийрүүлэн тэлэх тусам бид нар амьдралын тухай одоо хорвоо ертөнцийн тухай илүү ихийг мэдэж тэр тусмаа амьдралд илүү ихээр дурлаж амьдралдаа илүү их хайрлаж өөрийгөө амьд байгаадаа илүү их талархаж байдаг байхгүй юу? Жишээлбэл би өөрөө одоо хүний тарих сэтгэл зүй даалт ухамсар гэдэг зүйлийн талаар унших тусам судлах тусам хүний тарих гэдэг чинь ямар гайхамшигтай юм бэ? Хүний даалт ухамсар гэдэг ч юм уу ямар агуу их зүйлийг бүх хийж идэг те зогсолтгүйгээр миний төлөө ингэж одоо ажиллаж байдаг ямар гайхамшигтай байдаг юм бэ те. Тэгээ дээрэс нь ингээл хүний бие бидний бие хоорондоо ямар мундаг зохицож идэм бэ энэ элэг цөс гэдэг зүйл надад ямар чухал үүрэгтэй юм бэ? Ямар мундаг байдаг юм бэ? Энэ бүхнийг даалт ухамсар ингээд удирдчээдэг. Энэ бүхэн бидний генетикийн мэдээлэлд бичигдсэн байдаг. Тэгээд миний ямар ч оролцоогүйгээр, миний ухамсарт оролцоогүйгээр миний тарих өөрөө энэ зүрхийг цохиулаад тэгээд тэр одоо энэ цусны эргэл дээр надад ингээл амин дэмийг ингээл одоо шимт хижээлийг одоо тараан байршуулаад тий хуваарлаад тэгэл дасгал хөдөлгөөн хийн гут миний бие ингээл улам хүчтэй болоод энэ бүхэн чи өөрөө ийм хорвоо те миний би ямар төгс ямар ийм гайхамшигтай бүтээл вэ гэдгийг ингээд надад улам бүр амьдралыг улам бүр ингээд үзэсгэлэнтэй болгож харуулад байдаг байхгүй юу? Би мэдэх тусмаа би амьдралд илүү ихээр дурлаж те хорвоо ертөнцийн талаар өөрийнхөө бие физиологийн талаар уншиж судлах тусмаа би өөрийнхөө биендээ илүү хайртай болсоор л байдаг. Би тархины тухай уншиж судлах тусмаа би тархиндаа илүү их хайртай болсоор л байдаг. Тэгээд би ингээд улам их хайртай болсоор агаад би ингээд улам цаашлаад
Ерөөсөө ийм хортой, сахартай, гурилтай, урамшлын тустай хүнсийг би ингээд хэрэглэж чадахгүй бүр огт хүсэлгүй. Би зүгээр л энэ биеийг туйлын ингээд сайхан энэ төгс ажиллаж байгаа биеийг ингээд яг зөв хэрэгтэй хүнс тижээлэр нь одоо хангаж байх. Тэр их хүсэл тэмүүл цаанаасаа ингэж төрдөг болж. Өөрөө л би цаанаасаа бие минь яаж ажилт юм бэ гэдгийг мэдэх тусмаа, тархив нь яаж ажилт юм бэ гэдгийг мэдэх тусмаа би бүр ингээ хайрлахгүй байж чадахгүй. Тэгээд би юугаар өмнө нь ингэж те яаж би арх сахиуруулах ундаагаар яаж би одоо хэтрүүлэн сахар чихртэй хит боловсруулсан хүнс хэрэглэж энэ биеийг хордуулдаг байсан юм бэ. Тэгээд би одоо маш их биендээ хайртай учраас те би өөрөө одоо миний бие өвдөхгүй. Би одоо зовж өөхөхгүй. Миний арьс хөгшөрхгүй гэдэг айцсаасаа болж би сахарыг танахыг хүсдэг байсан бол би одоо зүгээр л надад тэр бүхэн юуроос асуудал биш ээ. Би зүгээр л энэ би ямар гайхамшигтай ажилдаг юм бэ гэдгийг ямар үзэсгэлэнтэй ямар төгс хоорондоо зохицдог юм бэ гэдгийг би мэдсэн болохоор тэгээ энэ даавар гэдэг зүйл чинь надад яаж ингэж миний төлөө ажиллаж байгаа юм бэ? Энэ эс болгон тус тусдаа яаж миний төлөө ажиллаад байгаа юм бэ гэдгийг би ойлгонгууд цаанаасаа хайр төрөөд те мэдих тусмаа хайр төрөөд би ингээ энэ биеийг хордуулах хүнсийг би хэрэгжилж чадхаа болж байгаа байхгүй юу? Цаанаасаа л би ингээд хайрлаж эхэлж байгаа хгүй. Яг тэрэн шиг хэрвээ ингээд ургамал судлах дуртай мөөг ч юм уу эсвэл ямар нэгэн эми ургамал судлах дуртай тиймэрхүү хүмүүс ахмал тэр эми ургамал тэр мод яаж ургадгийг яаж энэ жимсийг боловсруулад байгаа тэр жимсэн дотор юу байгаад байгаа ямар бодис те тэр юу ургуулад юу агуулад байгаа учраас тэр ургамал биднийг ингэж ангаагаад байгаа гэдгийг ингэж судлах тусмаа тэр ургамал тэр дэлхийдээ ингэж улам их хайрлал те тэгэхээр та юунд хайртай вэ? Та амьтанд хайртай юу? Тэгвэл тэр зүйлээ судал. Тэгхийн бол бид нар тэр хайртай зүйлээ судлах замаар тэр зүйлээ улам их хайрлах сэтэл бол нэмэгдэнэ. Тэгээ улам их хайрласнараа бид нар ингээд хорвоо ертөнцийг илүү гоё газар болгож хувиргаж чадах байгаа хгүй. Тэгэхээр мэдхийн жаргал гэдэг чинь өөрөө энэ бид нар өөрөө энэ тарих сэтгэл зүйн тухай мэдих тусмаа аз жаргал амар амгалан гэж юу юм бэ гэдэг талаар судлах тусмаа бид нар илүү их аз жаргалыг өөрөө өөртөө олж харж чадна. Жишээлх юм бол бид нар уусаа мэдгүй зүйлээ огт олж харж чадахгүй шүү дээ. Намайг одоо жишээ нь тэ нэг юу цахилдаг гэдэг ургамал байдаг лөө. Царван тэ царван түгээд дэр гээд ойроо явуулах юм бол би ямар царайтай, ямар цэцэгтэй юм уу, цэцэггүй юм уу, ямар хэлбэртэй, навчтай юм эсвэл тэр чин мод юм уу, бут юм уу мэдгүй юм чинь би юу ч түүж чадахгүй. Яг тэрэн шиг би аз жаргал гэж амар амгалан гэж хайр гэж юу юм гэдгийг мэдгүй байх юм бол би хорвоо дээр миний дэргэд хайр байсан ч би тэрийг олж харж чадахгүй. Яг жишээлх юм бол би ингээд анх хүүхэдтэй болоод анх хүүгээ төрүүлээд ми том хүүч эрэгтэй хүүгээ төрүүлээд би бүр маш их хайрыг мэдэрсэн. Бид нар бүгдээрээ ээжүүд учраас энэ зүйлийг яг мэдэрч ийсэн баг. Маш их хайрыг мэдэрсэн байхгүй би. Тэгээд би ч хүүдээ те ийм их хайртай байгаа юм чинь миний ээж надад бас л яг ийм их хайртай байдаг юм бэ штэ гэдгийг би яг ихийг хайрыг ээжийнхээ надад зориулдаг хайрыг би яг өөрөө ээж болж иж ойлгож байгаа байхгүй. Би өөрөө ээж биш байхдаа ээжигээ надад тийм их хайртай гэдгийг би юусоо мэддэггүй байсан. Ээжийн надад өгж байгаа миний төлөө хийж байгаа бүх зүйл нь надад хайр юм шиг харагддаггүй байсан. Ээж учраас ээж хүн ийм юм хийдэг учраас гэдэг ч юм уу би зүгээр л миний ээж ийм гэл ботцсон байсан. Тэрнээс биш ээж надад хайртай учраас өглөө болгон 5 цагт босож тэ гэрээ галлаж биднийг дулаацуулдаг байсан байна гэдгийг би юусоо мэддэггүй байсан байхгүй юу. Гэр хүүтэн болцсон болохоор л ээж босоод галт түлээл тэ тэр галт түлэх гэдэг үйлдэлийг манай аав юусоо хийхгүй байгаа байхгүй юу. Миний ээж л зайлвал өглөө эрт босоол тэ нүүрс мөрс хаглаад оруулж ирээл байх юм бол тэгэл үүрийн 5 цагт өвлийн хүүтэнд хөрсөн ингээ тэр нэг байшинг галлаж дулаацуулж байгаа байхгүй юу. Тэр чинь ямар их хайр вэ? Би бас одоо жишээ нь өөрөө өглөө 5 6 цагт босоод ингээл хүүхдүүдийнхээ явах бэлтгэлийг хийгээл хоол унд өглөө болгон ингээд өглөөний цай бэлдэж өгөөд тэр чинь одоо ингээл миний бас хүүхдүүдэд зориулж байгаа хайр байгаа хгүй. Тэнгуут би яг тэр үед те 10 жилийн хүүхэд байхдаа тэр бол миний ээжийн хайр юм байна гэдгийг би бүр огт олж хардаггүй байсан байгаа хгүй. Тэр зүйлийг би хайр гэдэг зүйлийг ерөөсөө мэдхгүй. Тэгээ би өөрөө хүүхэдтэй болж иж тэр бол хайр байсан байна гэдгийг олж харж ойлгож байгаа хгүй. Яг тэр шиг миний дэргэд аз жаргал байсаар хахад би тэр зүйлийг ерөөсөө огт олж хараагүй байх боломжтой.
Тэгэхээр бид нар одоо яг а, өөрөө туулж ийж тэр бүхнийг ойлгодог болохоор энэ бүхнийг яг байгаа цагт нь анзаардаггүй. Гэхдээ яг ингээ тэр бүхнийг заавал алдчихийж бид нар одоо ойлгох, бүр хоцорч ойлгох ерөөсөө шаардлагагүй. Бид нар ингээ эргэн тойрныхоо хүмүүсээс, эргэн тойрныхоо амьдралыг ажиглаж суралцсанараа бид нар тэр бүхнийг яг одоо байгаа цаг дээр нь бүрэн бүтэн хайрлах тэр боломж биднэрт ирж идэг. Одоо жишээлх юм бол аав ээжийн хайр ямар гоё юм байдаг вэ гэдгийг тий аав ээжигээ алдсан хүн шиг бид нар аав ээжтэйгээ байхдаа ойлгохгүй байхгүй. Одоо жишээ нь бага насандаа аав ээж нь хамгийн хэрэгтэй байсан тэр цаг үед аав ээжигээ алдсан хүүхдүүд байгаа шүү дээ. Одоо жишээ нь манай 10 жилд жишээ нь сурж байхад манай ангийн охины аав ээж нь хоёулаа ингээд маш ойрхон өөд болоод тэгээд 10 жилийн жоохон хүүхд мөртлөө аавчгүй ээжчгүй ингээд үлдчихсэн тохиолдлыг би ингээд харж ирсэн байхгүй. Гэхдээ би тэр үед те өөрөө жоохон хүүхдээсэн болохоор ерөөсөө мдээгүй. Одоо бодоход тэр хүүхд болвол ингээд аав ээжийн хайр гэдэг зүйл ямар гайхамшигтай одоо хүүхдэд хэрэгтэй ямар гоё зүйл вэ гэдгийг ингээд бага насндаа ойлгосон байгаа байхгүй. Тэр шиг би өөрөө тийм зүйлийг туулаагүй. Миний аав ээж одоо болтол амьд сэр учраас би одоо аав ээжийн хайр гэдэг зүйл ямар гоё юм бэ гэдгийг ерөөсөө мэдэхгүй тий зүгээр л байдаг юм шиг ингээд одоо дутуу үнэлж исэн байгаа байхгүй юу. Би магадгүй аав ээжигээ өөд туссны дараа тий аав ээж одоо би магадгүй заримдаа би ээж рүүгээ ингээд уурладаг ч юм уу. Одоо бол тийм байхгүй л дээ 10 жил байхдаа би ингээд ээжтэй уурлах, аавда дургу хүрэх те. Заримдаа бүр үзэн ядах тохиолдлууд байсан. А тэнгуут аав ээж нь байдгүй хүүхдүүд бол те аавда загнуулаад ч хамаагүй хажууд нь байх юмсан гэж бодож байгаа хүмүүс байгаа хгүй. Тийм их хайртай. Тэгэхээр тэр бүхнийг бид нар ингээд алдчихж одоо ойлгох шаардлагагүйгээр байгаа бүх зүйлдээ яг одоо надад ямар ч харагдчихсэн хамаагүй энэ бол талархууштай зүйл юм шүү. Аав ээжтэй байх нь өөрөө жаргал юм шүү. Гэхдээ одоо надад тэгж харагдахгүй байгаа боловч би энийг ингээ эргэн тойрныхоо хүмүүсээс суралцаад ажиглаад түүндээ надад хэцүү байсан ч хамаагүй зүгээр л одоо аав ээж миний төлөөд миний хажууд байгаад нь би талархаж байх хэрэгтэй юм байна. Тэ? Одоо заримдаа би ингээл хүүхдүүд рүүгээ уурлаад загнаал ямар хэцүү юм бэ гэл ингээл өөрөө юу ягаал өөрөө ингээл 0 руу орж байгаа бол уйлж муйлаал тий ямар хэцүү юм бэ гэл ингээл ууралж муурлаа. Гэхдээ ингээд бага насны хүүхдээ алдчихсэн хэрвээ ээжүүд байх юм бол хүүхдийнхээ хажууд байх юм бол бүх тэр зүйл ерөөсөө тийм ууралмар юм шиг санагдахгүй. Би зүгээр л хүүхдийнхээ хажууд байхад тэр бүх зүйл миний хувьд юу ч хамаагүй гэсэн тийм бодолтой байж байгаа шүү дээ. Тэгэхээр би миний дэргэд яг одоо хүүхдүүд минь ирүүлэнх байгаа нь өөрөө маш том аз жаргал байхад би ерөөсөө тэрийг ингээд олж харахгүй ингээл ууралж муурлал, загнаж магнаал яг нэг тийм одоо би өөрөө жаргалтай байгаа ингээд тэрийг ингээд мэдгүй байгаа байхгүй. Тэгэхээр би ингээд амьдралын тухай, хүмүүсийн амьдралын тухай, хорвоо ертөнцийн тухай мэдэх тусмаа тэгээ энерги гэж юу байдیں, хайр гэж юу байдیں гэдэг зүйлийг мэдэх тусмаа би ингээл амьдралд улам их аз жаргалыг мэдэрэл улам их амаргалан болол өмнө нь ууралдаг, уцаарладаг, уйлдаг байсан зүйл маань миний хувьд юу ч биш болж хувираал миний сэтгэл хүртэл өөрөө тэр бүхнийг дагаад хүчтэй болчих жоохгүй. Хорвоо ертөнцийн талаар мэдэх тусмаа миний сэтгэл улам хүчтэй, улам их хайр надаас улам их хайр гардаг тийм болж хуурдаг. Тэгэхээр энэ зүйлийг би мэдхийн жаргал гэдэг. Хэрвээ та бүхэн маань юм сэтгэл готралтай, айдас түгшүүртэй байвал хамгийн хайртай дуртай зүйлийнхээ тухай маш их зүйлийг судлаарай гэж хэлмээр байна. Тэр зүйлийнхээ тухай суралцах тусмаа тэр зүйл чинь тэр зүйлээрээ дамжуулаад бид бүхэн амьдралд хайртай болно. Амьдралд илүү их дурлана. Хүн бүхнийг хайрлах те хүн бүхнийг хүндлэх тийм сэтгэл нэмэгдэнэ. Би одоо нэг тийм юу дуу гэдэг зүйлтэй sound юу лээ? Одоо нэрийг марччихээ. Дээр үед би нэг тийм сургалт авч ирсэн юм ба. Sound гэдэг юм дуу хөгжмөөр дамжуулж sound healing билүү? Дуу хөгжмөөр дамжуулж ингээ хүнийг одоо юм ангаадаг те. Эсвэл одоо дуу хөгжмөөр дамжуулж хүмүүсийг бүр ингээд юу ах ховсдох ч юм уу эсвэл бүр ингээ биеийг өвчлүүлэх ч юм уу тийм бүр юм хүчтэй байдаг гэд дуу хөгжим гэдэг зүйл те хүний үг гэдэг зүйл нэг тийм одоо юу сургалтанд би авч ирсэн юм а тэрийг бас марчдээ би тэрийг ингээ үзчихэд өө за sound дуу хөгжим гэдэг зүйл хүртэл ийм
ийм их судлах зүйлтэй, ийм их одоо ид шидтэй, ийм гайхамшигтай биширмээр зүйл их байд юм байна штэ. Тэгэхээр одоо дуу хөгжим сонирхдаг хүн байх юм бол саунд гэдэг зүйлийг одоо судлаад тэргээр дамжуулаад өөр өөрийнхөө сэтгэлийг ангааж өөр өөрийнхөө зүрхэндээ хайр одоо нэмэгдүүлж өөр өөрийнхөө айдас түгшүүрийг даван гаргах, даван туулах тийм боломж байхгүй. Бид нар хайр гэдэг зүйлээр бүх айдсыг юу яа даван туулна. Та юунаас айгаад байна тэр зүйлээс судлах тусмаа бид нар тэр зүйлээс айх биш харин ч илүү талархаж харин ч илүү хайрлаж хүндлэх ёстой юм гэдгийг ойлгож авдаг учраас тэр зүйлээсээ айх биш бүр талархдаг болчдөг байхгүй юу? Тийм болохоор сэтгэл готрол айдас түгшүүрийг эдгээх хамгийн чухал ерөндөг нь өөрөө мэдхийн жаргал буюу суралцах судлах явдал юм аа гэдгийг би өөрөө ээж болоод хүүхдүүдээсээ ингээд ажиглаж агаад мэдэж авч байгаа байхгүй юу? Хүүхэд гэдэг чинь өөрөө төрөлхөөсөө бүх зүйлийг суралцаж байдаг тархитай төрдөг шүү дээ. Тэгэхээр ингээд бид нар хорвоо ертөнцийн те яг ингээд сурах гэж те мэдэж авах гэж тэр бүхнээсээ жаргал хайр гэдэг зүйлийг мэдрэх гэж л яг л төрсөн юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Тийм болохоор мэдхгүй зовлон гэж байгаа бол те хэрвээ та зовлон гунигт унсан байгаа бол та хорвоо ертөнц ямар гайхамшигтай биширмээр юм бэ гэдгийг мэдэхгүй байна. Тэгээ энэ зүйлийг мэдэх тусмаа бид нар илүү их аз жаргалтай, илүү хүчтэй, илүү их хайр бидний зүрхэнд одоо бусдад зориулах амьдралаа бүтээх тэр их хайр энерги биднэрт ирэх болно гэж хэлмээр байна. За тэгэхээр энэ бүхэн эцэст нь те би нөгөө баахан ихний одоо бичлэгийн ихэнд ингээл баахан 4 гэж яриадсан шүү дээ. 4 дэх хэмжээсттэй хэрхэн холбогдох вэ гэхээр намайг амьдралд дурлуулсан, намайг энэ одоо сэтгэл готрлын айдас төгшөөрөөс гаргасан тэр зүйл бол энэ олон хэмжээс ертөнцийн талаарх мэдлэг, миний суралцсан бүх зүйл ахгүй юу. Тэгэхээр бид нар бидний оюун ухаан одоо би бол ийм одоо онлайн физик олон хэмжээс ертөнцийн тухай, квантум физик гэдэг иймэрхүү юмнуудыг сэтгэл судлал даалт ухамсарын тухай мэдээлэл тархины мэдрэл судлалтай ингэж холбож тэгээд эдгээрийг ингэж тус нь судлаж эдгээрийг мэрэгчлэнүүдийнх нь өгсөн ярилцлага подкастуудыг үзэж одоо суралцах бас маш их дуртай байхгүй юу. Тэгэд энэ бүх зүйлийг ойлгоснороо би өөрөө бас өөрийгөө ойлгож, хорвоо ертөнцийг ойлгож, амьдралдаа илүү их сэтгэл хангалуун болж эхэлсэн байдаг. Тэгэхээр надад амьдралд дурлуулсан тэр мэдээлэл нь юу байсан бэ? Тэр суралцсан, судалсан тэр мэдхийн жаргалыг мэдрүүлсэн зүйл нь юу байсан мэхээр энэ 4 хэмжээс ертөнцтэй олон хэмжээс ертөнцтэй холбоотой мэдээлэлд байсан. Тэдгээрээс би өнөөдөр 4 дахь хэмжээс ертөнцийн талаар товчхон ярих гэж бодлоо. Яг тэгвэл би өөрөө тийм онлайн физикч хүн биш юм чи 4 хэмжээс ертөнцийг онлайн талаас нь бүр супер ойлгомжтойгоор тайлбарлаж чадахгүй. Гэхдээ миний өнөөдрийн мэдчихсэн байгаа зүйлс надад сэтгэл зүйн талаасаа тий амьдралдаа сэтгэл готрал айдас түгшүүрээс гарахад минь хэрхэн тусалсан юм бэ гэдэг талаар товчхон ярих гэж бодлоо. За бид нар болохоор өөрийгөө 3 хэмжээст ийм бодит ертөнцийн амьдардаг гэж боддөө шүү дээ. Бидний бие, бидний эргэн тойронд харагдаж байгаа бүх зүйл урт өргөн өндөр гэдэг ийм 3 хэмжээст баригддаг, 3 хэмжээсээр хэмжигддэг ийм биет зүйлсүүд байдаг. Гэхдээ тэдгээр зүйлсүүд энэ хорвоо дээр юуны тусламжтайгаар оршиж идэг вэ гэхээр бидний ухамсартах тэдгээрийг үнэлэх үнэлэмжтэйгээр холбоотойгоор оршиж идэг. За 4 дахь хэмжээсийг Альберт Эйнштейн юу гэж тодорхойлсон байдаг вэ гэхээр цаг хугацаа. Бид нар 3 хэмжээст дэлхийн ертөнцийн ямар нэгэн байршилд тий 3 хэмжээст ертөнцийн ямар нэгэн байршил дээр оршин байж идэг. Ямар нэгэн орон зайг эзлэн оршиж идэг. Оршиж идэгийнхаа хажуугаар бид нар цаг ямагт ямар нэгэн цаг хугацаанд оршиж идэг. Өнөөдөр яг одоо гэдэг цаг хугацаанд дотор оршиж идэг байхгүй бид нар. Өчигдөр би бас ямар нэгэн өчигдөр өнгөрсөн цаг хугацаанд би оршиж байсан. Гэхдээ яг одоо гэдэг цаг дээр би оршиж байгаа байхгүй. Бид нар яг одоо гэдэг цаг хугацаан дотор оршиж идэг. Тэгээд энэ цаг хугацаан дотор юу бидний амьдралыг одоо
амьдралд байдаг вэ гэхээр те бүх зүйлд юу байдаг вэ гэхээр тэр дөрөвдөх хэмжээс нь утга учир гэдэг зүйл байж байгаа байхгүй юу? Тэр утга учир гэдэг зүйл өөрөө ямар ч хязгааргүй оршиж идэг учраас энэ бол дөрөвдөх хэмжээсийн ойлголт буюу агуулга гэдэг зүйл өөрөө дөрөвдөх хэмжигдэхүүн нь болдгоо гэж ойлгож байна. Яг одоо жишээ нь би ингээд нэг ном барьсан байна гэж төсөөлье. Ном барьсан. Яг би дэвтэр барьсан байл да. Гэхдээ энийг би ном гэж төсөөлье. Тэгээд энэ ном бол 3 дахь хэмжээст ертөнцийн 3 дахь хэмжээс харах юм бол энэ бол зүгээр л нэг юм цаас баахан давхралтад цавуутцсан цаас тэгээд дээр нь юм баахан юм бэхээр юм янз бүрийн юмнууд одоо дүрс үсгнүүд ингээд бичсэн нэг юм ном байна. 3 дахь хэмжээсийн үүднээс харах юм бол энэ бол зүгээр нэг юм ном байгаа байхгүй юу? А 4 дахь хэмжигдэхүүн буюу оюун ухаан утга учирын чанараас нь тий харах юм бол энэ бол дотоод агуулга нь өөрөө маш үн цэнтэй болгож байгаа хгүй энэ ном гэдэг энэ цаасыг. Тэр бүх зүйл өөрийн гэсэн утга учиртай одоо үн цэнтэй байдаг. Тэр нь бол бидний далд ухамсардах ихтгэл үнэмшлээс шалтгаалж идэг. Зарим номыг хараад зарим хүмүүс бол ерөөсөө огт гарчгийг хараад уншихыг ч хүсэхгүй. Харин өөр нэг хүн ирээд тэр номыг хараад би номыг унших юмсан гэж бодоод бүр ингээд мөнгө нь хүрхгүй байсан ч хүнээс зээлж байгаа тэр номыг аваад тэр ном тэр хүний хувьд маш их үн цэнтэй туйлын уншмаар санагдчихсэн ном учраас бүр мөнгө нь хүрхгүй байсан ч хүнээс зээлж байгаа ч хамаагүй тэр номыг аваад уншлаа. Тэгэхээр энэ ном гэдэг зүйл тэ бичиг үсэг тайлагдаагүй хүүхдийн хувьд бол зүгээр л урж тоглох тэ номыг нэг 2 настай хүүхдэд өгчих юм бол шууд урч штэ. Шууд шүлстэл зажлал хайчих штэ. Тэр хүүхдийн хувьд ямар ч утга учир гэдэг зүйл тархинд нь далд хумсарт нь ингээд яагаад байгаа байхгүй юу? Бүрлдэж номтой холбоотой ихтгэл үнэмшил үүсээгүй байгаа байхгүй юу? Харин том хүмүүст нэг ширхэг ном хязгааргүй олон байдлаар тархин дотор нь оршиж байдаг. Нэг ширхэг номыг харлаа нэг хүний хувьд туйлын үн цэнтэй байна. Нөгөө хүний хувьд за явахтай л байх. Би ерөөсөө наадах ч унших тийм сэтэл төрөхгүй байна гэж бодогдно. Гэхдээ энэ 3 хэмжээс ертөнцийн үүднээс харах юм бол зүгээр л нэг юм цаас, давхарлагдсан, цавуулцсан цаас. Тэгэхээр амьдрал гэдэг зүйл чинь өөрөө ямар тохиолдолд утга учиртай, үн цэнтэй байдаг вэ гэхээр бидний далд ухамсар тэр зүйлд ямар утга оноох вэ гэдгийг өөрсдөө шийдээд байгаа байхгүй юу? Бидний далд ухамсардах ихтгэл үнэмшил тэр номыг үн цэнтэй юу, үн цэнгүй юу гэдгийг шийдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар тэр далд ухамсардах ихтгэл үнэмшлийг өөрчилчих юм бол тэр номны үн цэн шууд өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний тарих оюун ухаан хорвоо ертөнцийг шууд бидний өмнө байгаа энэ хорвоо ертөнц бүх амьдрал гэдэг зүйлийг шууд бүтээж идэг. Тэгэхээр энэ ном миний хувьд үн цэнтэй байх уу, үн цэнгүй байх уу гэдгийг би өөрийн ихтгэл үнэмшлээрээ шийдэж байгаа шиг амьдрал гэдэг зүйл үзэгсэлэнтэй аз жаргалаар дүүрэн байх уу гэдгийг миний оюун ухаан, миний далд ухамсардах ихтгэл үнэмшил шууд шийдэж байгаа байхгүй юу? Би оюун ухаанаараа тэр зүйлийг шийдэж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол бид нар ингээл одоо 4 дахь хэмжээстэй цаг хугацаа байдаг гэлээ. Тэгвэл бид нар өөрсдөө ингэдэж штэ. Одоо маш ингээд нэг хайртай найзтайгаа удаан уулзаагүй хайртай найзтайгаа уулзаад ингээ юм ярьсан чинь бүр цаг хугацаа асар хурдан өнгөрөөд бүр оройтоод те хүүе цаг ямар хурдан өнгөрчвөө гэж тэгдэг штэ. Эсвэл бүр ингээ дуртай юма хийжсэн чинь цаг хугацаа маш хурдан өнгөрчдөг те. Дуртай хоолоо идчихсэн чинь ингээд хангалтгүй гой хоол ингээд одоо жоохон юм шиг санагдаал те. Бүр амтгүй балер хоолыг идсэн чи бүр ямар их хийц юм бэ гэд ингээд арай гэж дуусгадаг ч юм уу те. Эсвэл бүр идэхгүй хайдаг ч юм уу те. Тэгээ эсвэл ингээд өвдцэн, зовцсон, шаналж байгаа үед цаг хугацаа бүр асар удаан өнгөрдөн штэ. Тэгэхээр цаг хугацаа гэдэг зүйл бүх дэлхийн хувьд яг адилхан ингээд өрнөж байгаа боловч бидний оюун санаа тэрийг хурдан өнгөрөх үү, удаан өнгөрөх үү гэдгийг шийдэд байгаа байхгүй. Маш их ажилтай завгүй өдөр бүр асар хурдан өнгөрчдөг. Хүүе юу ч хийж амжаагүй багц чинь бүр 4 цаг болсон юм уу гэд бид нар чинь ингээд тэгдэж штэ. Тэр чинь бид нар оюун санаагаараа бүр цаг хугацааг удирдах байгаа байхгүй юу? Бид нар оюун санаагаараа юуг юу вэ гэдгийг шийдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр хэрвээ амьдрал одоо маш хэцүү,
зовлон гунигаар дүүрэн айх түгших зүйлээр дүүрэн санагдаад байгаа бол тэр нь бидний далд хумсардах тэл өмшөлтэй шууд холбоотой байдаг. Тэгэхээр бид нар өөрөө энэ ертөнцийг бүтээж идэг гэдгээ ойлгоод олоод харчих юм бол яг энэ номыг үн цэнтэй юу үн цэнгүй юу гэдгийг би өөрөө шийдэж байгаа шигэ. Миний амьдрал үн цэнтэй юу гэдгийг бид нар өөрөө шийдвэрлэдэг гэдгээ ойлгоод хүлээн зөвшөөрөөд олоод харчих юм бол өөрийнхөө амьдралыг хүсснээрээ өөрчлөх боломжтой байгаа байхгүй юу? Далд хумсрынхаа тухай, оюун ухааныхаа тухай сурч мэдэж авснараа бидний тархи шууд ийм шидэт тохиор болоод хувирчиж байгаа байхгүй юу? Шууд ингээл өөрийнхөө хүсэж байгаа амьдралыг өөрийнхөө амьдралыг үн цэнтэй зүйл болгох уу эсвэл одоо ийм хүнд хэцүү даваа нухчаа болгож хувирах уу гэдэг хүч нь өөрөө бидний далд ухамсардах ихтгэл үнэмшилд оршиж байгаа. Тэнгууд бидний далд ухамсар энэ тарих бие гэдэг зүйл чинь өөрөө бидний мэдлэг гэдэг зүйл чинь өөрөө шидэт тохиур шиг яг Харри Поттерын шидэт тохиур шиг ингээд ид шидээрээ бид нар ингээд бүх зүйлийг үн цэнтэй алгаал. Одоо жишээ нь миний компьютер бол миний хувьд маш үн цэнтэй зүйл маш шүү дээ. Харин нэг настай хүүхдүүдийн хувьд бол энэ компьютер бол зүгээр ингээл балбаал шүлстэл тоглоал ингээл шидэж мэдээл тэг ямар ч үн цэнэгүй тэгэл хүүхд хаяал дараагийн сонирхолтой зүйл рүүгээ шууд явна. Тэгэхээр бид нар ихтгэл үнэмшлэрээ юуг өөрийнхөө амьдралд хэрэгтэй зүйлийг үн цэнтэй гэж хараад байна уу? Хэрэггүй зүйлийг үн цэнтэй гэж хараад өөрөө өөрийгөө зовоогоод өөрөө өөрийгөө айлгаад яваад байна уу? Гэдгээ сайтар ажиглаж харж явах хэрэгтэй. Тэгээд тэр тарих гэдэг зүйл маань өөрөө яаж ажилдаг вэ гэдгийг мэдэхгүй байх юм бол бид нар зүгээр л нэг юм болоод туушчих واخгүй. Бид нарт одоо жишээ нь нэг юм юу өчлөө. Нэг одоо шинэ юм юу одоо шинэ юм одоо технологийн нэг шинэ юм цоо шин зүйл гараад ирлээ. Тэгээд энэ одоо юм одоо эрдэмтэд судалж байгаа тийм гаргасан асар шин зүйл юм аа гэд нэг юм одоо гар утас шиг мөртлөө игээд ямар ч товчлуур байхгүй юугийн ч дараа дасдаггүй нэг юм карт шиг юм өчлөө гэж бодъё. Тэгээ энэ өста бүр үнэхээр гайхамшигтай дотроо ингээл юм асар их тийм хүчтэй одоо чиний ингээ хэрэгтэй бүх юм чинь ингээ чамд өгдөг тийм зүйл шүү гэд нэг юм харанхуйтай ийм одоо яг гар утас шиг заяа тэгсэн мөртлөө ингээ ямар ч товчлуургүй ямар ч гэрэл мэр хасдаггүй юм мөртлөө тэгээд энэ зүйл асар хүчтэй гэдгийг би мэдээд байгаа боловч яаж ашиглахаа мэдэхгүй байх юм бол тэр чинь миний хувьд зүгээр л нэг юм хуванцар болж хувирж байгаа байхгүй. Яг тэр шиг бид нар ингээд тарих талт хумсар яаж ажилтдаг юм бэ гэдгийг мэдээд ойлгочингууд эн чинь бидний хувьд асар их хүч яг тийм одоо шидэт тохиур шиг тийм хүчтэй зүйл болж хувирж байгаа байхгүй. Тэгээд тэр маань тэр шидэт тохиур одоо Харри Поттерын шидэт тохиурт нэг модон саваа байдсан шүү дээ нэг юм мод байлаа. Гэхдээ дотроо ид шидгүү зүгээр мод ах юм бол тэр бол зүгээр тарих. Зүгээр л юм тарих болж хувирж байгаа байхгүй. Доторх ид шидэн болохоор бид нар тэр зүйлийн талаар суралцаж судалж иж олж мэддэг. Энерги хайр гэдэг зүйл бол түүний ид шидэн тий. Бидний энерги яаж зөв удирдах одоо бодлороо яаж зөв удирдах анхаарлаараа яаж зөв удирдах сурчих юм бол тэр тарих энэ бие гэдэг зүйл маань өөрөө шидэт тохиур болж мөрөөдлийн тэр гайхамшигт амьдралыг бүтээж чадах тэр шидэт тохиур болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бидний амьдралыг сайн сайхан байлгах уу эсвэл айдас төгшөөр сэтгэл готрлоор дүүрэн байлгах уу гэдэг нь өөрөө бидний 3 хэмжээст амьдралын 4 дахь хэмжээст буюу тэр цаг хугацаа тэр утга учир гэдэг зүйл тэр агуулга гэдэг зүйлд оршиж байдаг. Одоо чинь нэг зураач хүн нэг юм зураг зурлаа. Яг 3 хэмжээст өнцгөөс харах юм бол тэр бол нэг юм цаас тэгээд баахан будаг ялагдсан юм байгаа хгүй. Цаас ба будаг. Гэхдээ 4 дахь хэмжээс нь агуулга буюу тэр зургийн агуулга тэр зураг яг юу гэлтэхийг хүсэж байна вэ? Хэрвээ тэр зургийг хараад хүн ингээд юм сэтгэл хөдлөл мэдэрж явах юм бол дотроо тэр зураг бол тийм 4 хэмжээст зураг. Тэр зургийг харангуйтаа ингээд тэр хүний үзэл бодол нь өөрчлөгдөж явах юм бол тэр 5 хэмжээст зураг. Тэр зургийг хараад бүр генетикийн мэдээлэл нь өөрчлөгдөж явах юм бол эпигенетик гэдэг юм ба шүү дээ. Бид нар ингээд давтаж хийсэн үйлдэлээрээ өөрөө өөрийнхөө генетикийн мэдээллийг өөрчилж идэг. Тэрийг одоо эпигенетик гэдэг багхгүй юу? Яг тэр шиг тэр зургийг ингээд харсан чинь миний генетикийн хөгжил мэдээлэл өөрчилж явах юм бол тэр зураг бол 6 хэмжээс зураг болж таарч. Тэр зургийг хараад хүн төрөлхтний одоо нөгөө ухамсар гэдэг зүйл нь
өөрчлөгдөж жоох юм бол тэр бол 7 хэмжээс зураг болж таарч байгаа. Тэр зургийг хараад амьтны ухамсар өөрчлөгдөж жоох юм бол тэр бол 8 хэмжээс зураг болж таарч байгаа байхгүй. Тэгэл ингээл цаашаа ингээд яваал байна. Тэгээ би энэ талаар бол одоо яг энэ сүүлийн ярьсан эсвэл жоохон ойлгомжгүй гэж магадгүй би нэг манифестийн шинжлэх ухааны сургалтаараа заадаг байхгүй. Хэрвээ тэр сургалтыг авсан хүмүүс ахын бол илүү сайн ойлгож магадгүй. Тэгэхээр ингээл хорвоо эртцийн талаар унших тусам, судлах тусам, мэдэх тусам би өөрөө ямар агуу хүчрэх хүн юм бэ гэдгээ улам сайн одоо мэдсээр байдаг. Өөрийнхөө хүчинд итгэсээр байдаг. Тэгээд би чи ямар хүчтэй юм бэ гэдгийг мэдчихэнгуут юу ч миний одоо айдсыг хүргэхээ болчихж байгаа байхгүй. Би ямар ч бүтлгүүтлээс яахгүй. Өмнө нь би нэг ингээл подкаст эхлэхээр за хүн сонсохгүй бол яах юм бэ? Хүн таалагдахгүй яах юм? Хүн намайг шүүмжлээд нэг комент биччихвэл яах юм? Гэт айгаад хийдэггүй байсан бол хинч комент бичсээд яад надад нөлөөлөхгүй. Надад энерги, хайр гэдэг агуу хүч байна. Миний надад ийм олон хэмжээст ухамсарт тийм оюун ухаан байна. Хэний ч тэр комент хинч энэ бичлэгийг үзэхгүй байсан ч ерөөсөө миний одоо сайн сайхан аж байдал нөлөөлж чадахгүй. Би хинч ч юу ч хэлсэн бэ? Тэр хүн над руу ямар ч реакц гаргасан бай миний сэтгэл зүйн амар амгаланд нөлөөлж чадахгүй. Яагаад гэвэл би тийм хүчрхэг миний тарих оюун ухаан бол яг л одоо хайр энергийн хамт яг л ийм шидэт тохиор шиг хүчтэй зүйл. Ийм түүхс ажилтдаг зүйл. Маш их зүйлийг суралцах, ойлгох чадвартай зүйл гэд би ингээд өөртөө итгэх итгэл маань нэмэгдэж байгаа байхгүй юу. Тэгээ би энэ бүхнийг ойлгож чадж байгаа шиг бүх хүн ойлгож чадна. Миний оюун ухаан ямар гайхамшигтай юм бэ гэдгийг би ингээд мэдсэн шиг бүх хүн яг адилхан оюун ухаантай учраас бүх хүн ямар гайхамшигтай юм бэ гэдгийг би мэдэрчихсэн учраас бүх хүн өөрийнхөө гайхамшиг, өөрийнхөө хүч чадлыг олж хараасай гэд ингээд нөгөө жаргалтай ээж, жаргалтай хүүхэд манифестийн талаар сургалтуудыг бэлддэг. Гэхдээ энэ бүхнийгээ ингээд тэгээд энэ бүх сургалтуудаа бэлддэг байхгүй юу? Тэгээд дэлгэцийн хэрэглээний тухай сургалт маань ч гэсэн ерөнхийдөө л хүмүүс одоо хитрхи их юм дэлгэцийн хамгаалалд оршин бол маш олон сөрөг талтай өөрийнхөө энэ хүч чадлыг улам бүр жижигсгэх, өөрийгөө улам бүр хүчгүй болгох, улам бүр сэтгэл готролтой айцтай болгох тийм сөрөг талтай байдаг учраас би хүүхдүүдийнхаа дэлгэцийн хэрэглээнд бас анхаардаг. Бусад ээжүүдийг ч гэсэн таны хүүхэд асар их хүчтэй, потенциалтай, ийм гайхамшигтай эд шидтэй тийм оюун ухаантай шүү. Яг тантай адилхан. Тийм болохоор энэ хүүхдийнхээ оюун ухааныг хамгаалаарай, хайрлаарай гэдэг үүднээс дэлгэц ба хүүхдийн тарих гэдэг сургалтаа бас бэлтжижсэн. Яг одоо бол би нэвлэл бүртгэл авахгүй байгаа. Гэхдээ хэрвээ сонирхоод над руу мессеж өччих юм бол бүртгүүлээд хичээл үзэх линк авч болно. Би зүгээр л одоо ийм нэгдсэн журмаар одоо сар болгон би бүртгэл авдаг гэж байгаа зүгээр болцсон. Зөвхөн сонирхсан хүмүүс нь өөрсдөө бүртгүүлэх боломжтой болгоцсон байгаа. Харин жаргалтай ээж, жаргалтай хүүхэд манифестийн шинжлэх ухаан, мөнгө ба энерги гэдэг сургалтуудтай бол эсэлд авч байгаа. Тэгэхээр бас мессеж бичээд мэдээлэл авч болно шүү. Тэгэхээр өнөөдрийн энэ бичлэгийг үзээд та бүхэн маань өөрийнхөө хүч чадлыг, өөрийнхөө эд шидийг илүү гоё одоо мэдрэхэд чинь тус нэмэр болсон байх гэж найдаж байна. Тийм болохоор бүгдд нь амжилт хүсье. Энэ хүртэл нь хамт байсан, сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бас хэрвээ таны эргэн тойронд сэтгэл готролтой айдас төгшөөрийг мэдэрч байгаа хэн нэгэн байх юм бол энэ бичлэгийг бас сонсуулаад үзээрэй. Бас миний жаргалтай ээж, жаргалтай хүүхэд гэд сургалтыг маань санал болгоорой гэж хэлье. Тэр сургалтаараа би өөрийнхөө одоо төрсний дараах сэтгэл готрлыг хэрхэн даван гарсан ямар одоо сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар мэдээлэл аргууд надад тус болсон бэ гэдгийг хуваалцсан байгаа. Тэгээд тэр сургалт маань бас миний манифестийн шинжлэх ухааны сургалттай жоохон холбоотой байхгүй юу? Яагаад гэвэл бид нар өөрсдийнхөө хүсэж байгаа, мөрөөдөж байгаа амьдралыг бүтээхэд биднэрт манифест хийхэд энерги гэдэг зүйл маш чухал байдаг. Тэгэхээр ямар хүн маш их энергитэй байдаг вэ гэхээр аз жаргалтай, амар амгалан, амьдралдаа дурлсан, амьдралдаа хайртай тийм хүн маш их энергитэй байдаг. Тэгээд маш амархан хүсэл нь биелэж, маш амархан манифест хийгээд байдаг байхгүй юу? Цаанаасаа. Тийм болохоор манифест хийхин тулд бид нар сэтгэл зүйн эрүүл мэндтэй манифест хийж сурахын тулд мөрөөдлийн амьдралаа бүтээхийн тулд сэтгэл зүйн эрүүл мэндтэй анхаарч өөрийнхөө энергийн хүчийг нэмэгдүүлэх нь зайлшгүй нэг номерын зүйл юм байна гэдгийг ойлгож авсан.
За энэ хүртэл сонссонд баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Дараагийн дугаараар би өөрийнхөө астрологийн чартыг яаж унших уу? Өөрийнхөө астрологийн мэдээллүүдийг одоо яаж олж авах уу те? Хэрвээ төрсэн цагаа мэддэг бол шүү дээ. Тэгээд тэр мэдээлэлээ өөрөө өөртөө хэрхэн яаж одоо хэрэглэх вэ? Өөрийнхөө амьдралд хэрхэн яаж хэрэгжүүлж ашиглаж болох вэ гэдэг талаар би яагаад астрологид итгэдэг юм бэ гэдэг талаар ярих гэж бодож байна. За баяртай бүгдээрэнд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе.